өөрөө онцлогтой. Одоо урьдчилан сэргийлэх эхний цорын ганц арга нь бол улаан бурхан өвчний эсрэг вакцинд хамрагдах. За улаан бурханы тохиолдол одоо улсын одоо дүнгээр 193 мянган орчим хүүхэд одоо улаан бурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдаагүй гэсэн халдвар төвчин судлалын үндэсний төвийн тоо мэдээлэл байна. Тэгэхээр та бүхний хүүхэд энэ улаан бурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдаагүй бол улс орон даяар өргө сүмийн эрүүл мэндийн төв дээр дархлаажуулж явагдаж байгаа. Та бүхэн маань одоо харьяад өрх төрийн эрүүл мэндийн төв дээр хүүхдээ товлын дархлаажуулалтанд заавал одоо хамруулахыг эрүүл мэндийн салбараас уриалж байна. За хоёрдугаарт улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх дараагийн нэг арга бол энгийн үр дүнтэй хүртээмжтэй арга бол ковид цар тахлын одоо эсрэг үр дүнтэй ажилласан амны хаалт зөөх, гараа угаах, за агааржуулалтыг тогтмол 2 цаг тутамд хийх, за мөн олон хүнтэй газраар явахгүй байх, хэрв та олон нийтийг хамарсан, олон хүн цугсан газраар явхаар бол одоо амны хаалтыг заавал зөөх, за мөн одоо эрүүл мэндэд дэмжих одоо нойр ажил амралтын дэглэмээс ахихыг бол эрүүл мэндийн салбар уриалж байна. Зөв мөн АМН-ыг одоо агуулсан илчлэг сайдаа одоо хоол ундтгийг бас бага насны хүүхдэд зөвлөж байна. Тэгэхээр таны хүүхэд хэрвээ 9 наснаас доошоо бага насны хүүхэдтэй бол одоо дархлаа дэмжих энгийн аргууд, уламжлалт аргуудыг массаж хийж унтуулах, за мөн одоо агаар салхинд алхуулах, цахим одоо ухаалаг утаснаас хол байлгах, цагт нь одоо 22 цагаас өмнө унтаж агуулах гэсэн энгийн одоо үр дүнтэй аргуудыг одоо хэрэглэхийг зөвлөж байна. Мөн хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор одоо оройдч унтдаг байсан хүүхдүүдээ өнөөдрөөс эхлээд одоо 10 хоног ч гэсэн эрт унтуулж одоо хэвшүүлэхийг эрүүл мэндийн салбар бол уриалж байна та бүхэнд.